За Монгол улсын шинэ арчилсан 1992 онд батлагдсан үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаа Монгол улсын ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал ард түмний төлөөллийн байгууллагаар хилцэгдэж байна. За энэтэй холбоотойгоор Монгол улсын шинэ үндсэн хуулийн энэ заалт хэрхэн зөв цаашид амилж хэрэгжих вэ гэдэг бодлогын хүрээнд хэдэн асуудал хөндөж асууя. За нэгдүгээрт бодлогын тодорхой асуудлаар ерөнхий сайдд итгэл үзүүлэх асуудал үндсэн хууль тусгагдсан. За ерөнхий сайд маань засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 14 мега төсөл баялагын сан эрчим хүчний реформ зэрэг Монгол улсын парламентаас үндсэндээ 90-с дээш хувийн дэмжлэгтэй парламент судалтай 5 нам тавуулаа дэмжсээрч байгаа ийм асуудлаар бодлогын дэмжлэг хүсэж байгаа нь ямар учиртай юм бэ? Аль нам ямар гишүүн танаас дэвшүүлсэн энэ бодлогыг дэмжихгүй саад болоод байгаа юм бэ? Нэг дахь асуулт. Хоёр дахь асуулт. Монгол улсын ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичигт ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн байна. Монгол улсын үндсэн хуульд ийм байгууллага байхгүй байна. Үндсэн хуульд улсын их хурл нь төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн байна. Өөрөөр хэлбэл үндсэн хууль байхгүй байгууллагаар буюу ард түмний төлөөллийн төв байгууллага гэж ямар байгууллагыг хэлээд байгаа юм бэ? 3. Монгол улсын үндсэн хуульд хамтарсан засгийн газар гэдэг ойлголт байхгүй байна. Монгол улсын засгийн газар гэдэг ойлголт байна. Түүнчлэн чимэд багшийн хэлсэнчлэн эвслийн засгийн газар гэдэг ойлголт ч үндсэн хуульд байхгүй. Зөвхөн сонгуулийн өмнө эвсэлж байгуулах болох тухай үндсэн хуульд байдаг. Хамтарч засгийн газараа байгуулах асуудал болвол улс төрийн хүрээнд ярианы хэллэг байна. Энэ ярианы хэллэгийг улсын их хурлын тогтоолоор баталж болох уу гэдэг дээр хуралдаан даргалагчаас асуух гэж байна. Өөрөөр хэлбэл бид улсын их хурлын гишүүд санал гаргаад ерөнхий сайдын заасан энэ үндслэл заасан асуудлууд дээр өөрчлөх ийм санал гарах үндсэн хуулийн боломж байна уу гэсэн ийм асуултыг бас асуухад хүргээд байна. Улс төрийн саад үүсэж байгаа учраас энэ одоо бодлого хэрэгжих боломжгүй болж байна. Тийм учраас парламент минь үүн дээр өөрийнхөө шийдээрэй л гэдэг юм шийдэл. Энэ бол аль ч одоо парламентын засалтай улсад байдаг л юм шиг. Сонгодог парламент гэдэг үг байхгүй. Бид нар сонгодог парламент гэж яриад л. Ард түмний элчийн хувьд парламент ард түмний нэрийн өмнөөс ажиллах ёстой төлөөллийн төв байгууллага мөн миний бодлоор. Би түрүүчийн бас нэг ярьжсэн зүйлээ бас өргөжлүүлээд ярьчихсан зүйтэй байна. За улс төрийн асуудлууд үүссэн. Бодтой. За энэ дээр арчсан намтай холбоотой асуудал, за хүн намтай холбоотой асуудал, томилгоо тойрсон асуудал гэдэг нэлээдгүй одоо ийм том асуудлууд манай бүлгийн хурал дээр бол болсон юм аа. За тэр асуудлуудад бас илэн талангуул би хариулсан. Хамтарсан засгийн газрын давуу болон сул талын тухай. За сул талынх нь нэг нь бол үнэхээр одоо эвслийн за эсвэл хамтарсан гэдэг нэр томьёо байхгүй. За ийм шаардлагыг тавьсан. Олон голчод над чинь хяналт тэмцэл алдагдаад байна. За тийм учраас одоо энэ улс төрийн шийдвэрээ гаргахгүй болохгүй байна гэдэг. Ийм одоо асуудлыг ярьсан. Миний байр суурь ямар байсан бэ гэхээр энийг баг хурал шийдсэн баг хурал дээр очиод ярих нь зүйтэй зөвхөн бүлгийн түвшинд ярьж хагалж болохгүй маа гэдэг л ийм байр суурийг хүндсэн. Тэгэхээр энэ өөрөө бодлогонд саад учирч байгаа хүчин зүйл мөн л дөө.
цаашд одоо хамтрахгүйгээр жишээлбэл ийм том төслүүд явна гэдэгт би бас эргэлдэж байгаа. Парламентын мэтгэлцэн бол маш сонирхолтой болно. Тэр үл зөв зүйл. Гэтэ өнөөдөр бид нар цаг хугацаа, олон улсын геополитик гэдээ маш их олон зүйлийг л дэнслэх хэрэгтэй. Өнөөдөр гарах шийдвэрийн үр дагаврыг би ерөнхий сайдын хувьд бүтэн харж чадахгүй байна. Нэгүрэл одоо ингээд дангаараа засаглаад одоо явж байгаа бид нар хөгжлийн боломжуудаа бүтэн дайчилж одоогийн байгаа хурдтай адилхан асуудлуудаа шийдэж чадахгүй. Эдийн засаг төвөгтэй байгаа. Тариф гэдэг. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд одоо хамтарсан засгийн газар тарах хэмжээний юм асуудал үүсэж байгаа нь өөрөө бодлогын асуудал мөн биз дээ. Биш юм уу? Тийм л учраас би парламентд хандж байгаа. Надад энэ ажлыг өгөх, үлдэх тэрвэл 1000 найдах асуудал байна. Гагцгүй зөв шийдэл яаж гаргах вэ? Яаж Монгол улсын явж байгаа өнөөдрийн бас ингээд одоо шийдвэрлэгдэж байгаа энэ асуудлууд илүү улс төрийн хувьд одоо зөвшөлтслийн замаар шийдэгдээд цаашаага үргэлжлэх вэ гэдэг дээр л би ерөнхий сайдын хувьд санал авч байгаа. Улсын ерөнхий сайдын хувьд. Бид зөндөл 1.5 жилийн настай зөндөл одоо бид нэр төслийг тал талаас нь ярьж байгаа гацааж үтсэн. Бид сурцтай энэ дээр. Одоо харин бид нар арай өөр замаар явахыг л одоо эрмэлзэж, шүүмжлэлтэй ч гэсэн хамтраад л одоо өнөөдөр хүртэл ингэ явж байгаа. Тийм учраас цаашдаа ч их олон юм одоо хамтрах янз бүрийн асуудлууд яригдах байх. Би энэ нээлттэй үлдээсэй гэж бодож байгаа. Тийм ч учраас би За надаас бас асуулт асууж байгаа шиг байна. За энэ улсын хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуульд 102 дугаар зүйлээр ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх хэсэг асуудлыг хилцсэн гэж. За ирсэн тогтоолын төсөл бол Монгол улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай гэсэн тогтоолны нэртэй байгаа. За эцэст нь бол Монгол улсын ерөнхий сайд ил оюун эрдэнэд итгэл хүлээлгэхээр тогтцохой гэсэн ийм үгсгтэй байгаа. Ер нь бол агуулгын биш редакцийн засварыг бол хийж болно. Жишээ нь энд бол одоо хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэргээд томор бичсэн ч байх юм уу. Ингээд бас тодорхой редакцийн өөрчлөлтийг бол хийх боломж олсон. Биднэрт бас байгаа. За тодорхойлох уу? За тэгэхээр бүх юм үндсэн хуулийн хүрээнд яваасаа гэдэг утгаар асууад байгаа шүү. Ерөнхий сайдын албан бичигт сонгодог парламентын тогтолцоог төгөлдршүүлэх хүрээнд дэмжлэг хүсэж байна гэж. Сонгодог парламент гэдэг бол үндсэн хуулийн ёсыг хэлж байгаа юм. Манай арчилсан үндсэн хууль бол сонгодог парламентын угаасаа зааврыг сонгосон. Энэ бол хяналттай, оролцоотой, хариуцлагатай парламентын тухай ярьж байгаа юм. Монгол Улсын ерөнхий сайд үндсэн хуулиас гадуур парламентын 94% нэгдэл бүхий хамтралыг бий болгоснороо үндсэн хууль дахь ард түмний хяналтыг байхгүй болгосон. Харилцан тэнцвэрийг байхгүй болгосон. Мөн хариуцлагыг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл хяналтгүй, тэнцвэргүй, хариуцлагагүй парламентыг өөрөө бий болгосон. тийм энэ одоо стандарт бус засгийн газар байгууллаа, хяналт тэнцэл алдагдлаа гэд. Би энэ шүүмжлэгийг бол маш эрүүл хүлээж авч байгаа. Эрүүл хүлээж авч байгаа. Тийм ч учраас би энэ асуудал дээр одоо бас юм дэмжлэг авахгүй улс төрийн нөхцөл байдал үүсэж байгааг ойлгож байгаа. Би улсын ерөнхий сайдын хувьд хамтраад аж ахуйн асуудлуудаа шийдэх нь энэ цаг үеийн Монгол улсад илүү хэрэгтэй л гэж үзсэн. Үүнээсээ болоод би одоо бас улс төрийн ийм том блоктой нүүр тулж байгаа маш сайн ухамсарлаж байгаа. Аль аль нь давуу олон сул талтай л ийм зүйл. Тийм учраас би үүн дээр санал нэг байна. За хоёрдугаарт өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон дээр ярьж байгаа юм чинь зарим нэг тогтоол дээр редакцийн засвар хийх. Энэ дээр манай инхүү эрх шүү өөрөө ороод ингэ явах бол бүрэн боломжтой.